Сайн байна уу? Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар авиас өвтийн ордны Кёхи тэквондогийн гүйлгүүтэй хамтран өнөөдрөөс захимаар хүүхэд залуучуудад олимпик тэквондогийн үндсэн техникийн хичээлийг захиаллаа. За миний нэрийг Мичи гэдэг. Би ингээд энэ спортоор аврагчлалын хичээлж байгаа. Одоогоор харусны 3 дугаар зэрэгт байгаа. Тэквондогийн спорт гэдэг бол зодооны спорт гэхээс илүү бие хамгаалах урлагийн спорт гэж онцлог бөгөөд өнөөдөр би та бүхэнд үндсэн 5 зогсол ба 2 цогцолтыг зааж өгнө. За ингээд хэдүүлээ бэлтгэлдээ орцгоё. За ингээд хэдүүлээ бэлтгэлээ хийхээс өмнө бие халаалтыг хийх ёстой. Бие халаалт гэж маш чухал. Тийм учраас та энийг хараад сайн дагаад ирээрэй. За тэгэхээр өдгөө бариад сууж басъя. 1 2 За ингээд суугаад босоод гараа. За дараагийнх нь хажууд чигээ зүүн өлөө сайн суугаад өгье. Нөгөө тишээ арав хүчтэй сайн суугаад өгнө. За одоо доош уртаар сууж өгье. Бүгдэн дээр нь сайн гараад үлээ сайн сууж өгөөрэй. Нөгөө талаа нь адилхан. Бүгдэн дээрээ сайн гараад өгөөрэй. За одоо хоёулаа зай аваад доош тоогоод өгье. Өндөгөөд хашиг гэдэг. Одоо өдгөө явуулъя. Зүүн талаа, баруун талаа бүх хоёр талаагаа явуулна. Одоо ташаага. За дараа мөрөө. За гарааш нь аваад зүгээс явуулъя. За сүүлчээ удаа уул шараагаар сайн хэмжиж өгье. За ингээд бие халаалтаа дуусгая. За ингээд бие халаалт дууссан гэж хэлүүлээ бүгдээрээ. Тэгэхээр зогсолтуудаас урцгаая. За зогсолтоо сурахдаа бүгдээрээ гарааш нь аваад зөвхөн хөлнийхэн зөвлөл төр зогсолтыг хийсэрнэ. За хамгийн ихний зогсолт буюу одоо над чинь ингээд 2 хөл нийлүүлсэн байгаа энэ зогсолтыг тэквондогийн спортнээр муасоги гэж хэлдэг байна. Муасоги. За дараагийн зогсолт. Одоо зогсолтыг явуулахдаа баруун хөл зөвхөн байрнаа зөвхөн зүүн хөлөө хажууд чигээ зөөж өгнө шүү. За дараагийн зогсолт. Зүүн хөлөө хажууд чигээ салгаж өгнө зогсолт. За энэ үедээ хэрэг салгах вэ гэвэл зүүн хөлөө хажууд чигээ нэг хөндлөл багтахаар зайтай энэ зогсож өгнө. За энэ үед анхаарах зүйлс бол гадна 2 хөлчмөөр дэлхий байж болохгүй. Тийм учраас 2 хөлний гадна дэлхийн энэ шүмийг тэгшиж өгөөд 2 хөлөө дэлхий зогсохгүйгээр яг 2 хөлний шүмэнд ороод зогсгоно. За энэ зогсолтыг 준비석이 гэж хэлдэг. 준비석이. тэквондогийн спортонд энэ зогсолтыг 준비석이 гэж нэрлэдэг байна. За яхаа муасыг хэлье. Дараагийн зогсолт 3 дахь зогсолт бол хажууд чигээ 2 хөндлөн хөлний зайтай салгасны дараа мөн адил 준비석이 адилхан 2 гадна дэлхийг тэгшээд одоо өдгөө мутлаа сууж өгнө. За хэр суух вэ гэвэл одоо ингэ хажуудлаас харахад хөлний үзүүрээс өдөрт хүртэл нэг шугам байх хэрэгтэй. За энэ хөнгөөр явуулж өгнө. За энэ зогсолтыг тэквондогийн спортод 주춤서기 гэж хэлдэг. 주춤서기. За 주춤서기 гэдэг зогсолт байна. За буцаараа муасоги хэлээ. За энэ нь 준비석이, 주춤서기. За муасоги. За ингээд 3 зогсолтыг сурчлаа. Одоо 2 зогсолт үлдсэн. За 4-р зогсолт бол тэгэхээр 2 хөлөө нэг гарны атгын хэмжээтэй салгасны дараа за хажуудаас харуулъя. Эндээс баруун хөлөө нэг урагшлуулаад одоо яг энэ баруун хөлний үзүүр байгаа хэсгийг дахиад нэг урагшлуулна. Босоогоороо нэг хөлний зайтай салгах юм байна. За тэрний дараа уртгийн хөлний гадна талын тэгшгээд баруун хөлийг тэнцүүлж өгнө. За тэгээд арчлын хөлийг 30 градусаар хөлж өгнө. За одоо утлаас харуулъя. Ийм байдал байгаа. За тэгээд цээж ерөөсөө өвөлхгүйгээр цэг зогсно. За энэ зогсолтыг тэквондогийн спортод абсоги гэж хэлдэг байна. Абсоги гэж хэлдэг байна. За тэгвэл дараагийн зогсолт хамгийн сүүлийн зогсолт. За мөн адилхан
11 хатганы зайтай хөлөөс хатсан байж байгаа гэх юм. За ихээс харуулъя. 1 2 урт хөлөг тавилаа. Эндээс хагас. За хэр их хэмжээтэй явуулж вэ гэхээр 2 хөлөндөө хөндлөн хөлөөр 2.5-аас 3 хөл багтахаар зайтай салгацсан байна. За ингэж салгацсан. Одоо баруун хөлөө муу адилхан урагшаага тэнцүүлж өгнө. За хойдлого хөлийг муу адилхан хүчээрээ зэрүүлж өгнө. Эндээс уртлаг өвдөн дээр сууж өгнө. За хажуудлаас харуулъя. Хажуудлаас харахад чичүүл цолтой адилхан хөлний үзүүр өвдөг хоёрны шугам байрлуулах. Эндээс асах хэвээр хойдлын хөлийг ерөөс нь өгж удахгүй өвдгөө чангалах хэвээр. За эндээс энэ үед цээжээ дахин засч болохгүй. Яг л юм адилхан тийшээ засч өгнө. Доошоо бүхийж, хоошоо гидэж болохгүй. Яг л урагшаага цээж засах нэ. Энэ засвартыг тэквондогийн спортын дээр аггуби гэж хэлдэг байна. Аггуби. Энэ засвартыг аггуби гэж хэлдэг байна. За тэгвэл хэдүүлээ муасагийн бас дахиад батж үзье. За муасагийн, чүмисагийн, чүчүмсагийн, муасагийн, апсагийн, аггуби, муасагийн. За энэ засвартуудыг энэ засвартууд тэквондогийн үндсэн 5 засвар юм аа. За хэдүүлээ ингээд 5 засвартаа 5 юм сурчлаа. Одоо цохилтыг сурах хэрэгтэй. Цохилтыг хийхээс өмнө бид нар хэд хэдэн команд сурах хэрэгтэй байгаа. За эхний команд нь чариа буюу номхон гэсэн команд. Тэр команд өгсөн тохиолдолд гараа баг зэрэг дээш өргөн биеэ суулж байгаа. Гараа доошлуулан энэ чанга цэг засвахны засалт бол бидний сайн сурсан муасаги гэсэн засалтай байна. За дараагийн команд чүмби буюу бэлтгэх команд. За энэ команд өгсөн тохиолдолд хэдүүлээ сайн сурсан засалтын нэг буюу чүмбисоги аваад гараа доороос 1 2 3 чийж өртгөргөө 4 5 6 ингээд гараа дээшээ өргөөд доошоо атгаж буулгах байна. 5-аас 6 секунд явна. За гараа яаж атгах вэ гэвэл гараа дийлгэснээс 4-3-аар зэрэг ороод эрхээ уруугаа 3-4 дээр тавьж чанга хатна. За чүмбигаар хийж үзье. Чүмби. За энэс дараагийн команд бол чүчүмсоги гэсэн командаар яах вэ гэхээр хэдүүлээ сайн сурсан засалтын нэг буюу чүчүмсоги зөөлөө аваад гараа орчлаасаа гэд засалтаа үзэж суугах нэ. За хийж үзье. Чүчүмсоги За хэдүүлээ цохилтыг сурахын тулд ихээр цохилт ташаагаас яаж гаргах нь мэдэх ёстой. За хоёр орчмын ташаал байгаа. За жоо тажиглаас харуулъя. За цохилтоо ихээр хэдүүлээ мөнгөтөн зэрэг гэдэг буюу одоо энэ чэстний гол хэсэг одоо тэквондогийн ихээр мёнчи гэсэн газар цохих байна. За ихээр энэ ташаалаа байгаа яаж цохих вэ гэхээр урагшаага явуулаад голоос нь гараа ирүүлж байна. За ингээд энэ чэстний гол хэсгийг хадгалаа гараа ирүүлж байна. Энийг өндөр цохол ингээд цохох нэ. За тэр чүчүмсоги дээр байгаа 100 гараас эхлээд цогцгоё. Энэ бол өмтөн зэрэг буюу цээжний гол хэсэг мёнчи гэсэн хэсгийг цогч байгаа цохилт байна. За дараагийн цохилт бол оргил зэрэг буюу толгой хэсэг цохих гэсэн утгатай. Хаашаа цохих вэ гэвэл энэ хамарны доор уруулын дээр байгаа энэ хэсгийг инжүү гэдэг. Энэ инжүү руу цохих нэ. За ажиглаас харуулъя. Гарч байгаа дэшээ явна. Явж байгаа самдаа игээд энэ инжүүний харалтаа гараа цохих нэ. За хийж үзье. Энэ хартыг дууссан байгаа. Одоо дээш За ингээд хоёр цохилтоо сурчлаа. За хэдүүлээ эхнийхээ байрлал
руу буцсан тул бас нэг хэдэг команд биелүүлэх ёстой. За эхний команд нь пару. Пару гэсэн командаар бид зүүн хөлөө татаж чүрийний байдалд орно. Пару 1 2 3 4 5. За шоо гэсэн командаар зүүн хөлөө татав урган зогсоод шоо өсөж гинэ. Шоо. За ингээд өнөөдрийн хичээлээр хэдүүлээ олимпик тэквондогийн үндсэн 5 зогсол ба 2 цохилтыг сурч үзлээ. Хүүхэд залуучууд та бүхэн гэртээ сайн татан үзэн чирээ. За дараагийн бэлтгэл дээр уулзъя. Баяртай. Зарай. Окей.